Сайн байна. Намайг Цэрэндэржийн төвшин гэдэг Дархавал аймгийн 15 дугаар баг их сургуулийн гудамж 3 дугаар гудамжинд амьдардаг. Тэгээд хашаандаа сайхан амьдрын нэвтрүүлэгт орж байгаа баяртай байна. Ер нь манай дарханчууд хашаандаа сайхан амьдрах өрн боломжтой. Бид хөршийн холбоогоор дамжуулж цэцэг мод бүх хашаа хороогоо тогтжуулдаг. За тэгэхээр Дархавал аймагт нэгэн хөршийн холбоонд ирсэн байна тийм ээ манай Ибо хэтэр. Энэ хөршийн холбоо хэдэн айлтай яаж зохион байгуулалтаа явж байна? За манайх 12 айлтай. Тэгээд хөршүүд хоорондоо мод тарихаас ахуулаад хашаа хороогоо тогтжуулах бүх юм дээр нэгэндээ хэлж, тусалж, дэмжиж явдаг. Хөршийн холбооны ач холбогдлыг манай Ибо юу гэж харж байна? За ер нь бол инх тушаахын ярьж байгаагаар бол нэгдүгээр аюулгүй байдал юм байна. Эзгүй үед нь. За хоёрдугаарт юм бол туршлага солилцох юм байна. Гуравдугаарт гэх юм бол одоо биеиндээ сайн туршлагуудаа солилцсны үндсэн дээр эдийн засгийн бас орлоготой боломж гэж харж байгаа. За тэгэхээр үндсэндээ аюулгүй байдал гэдэг чинь чухал асуудал. Тэгээд ингээд бие биендээ итгэдэг нөгөө айл хүний амьнаг сахалт хүний санаанаа гэдэг шиг маш сайхан мэдрэмж төрж байна. Тэгээд энэ хэсэг айлууд нийлэл 10-аад өрхийг ингээд амьдралыг өөрчилж гин гэдэг бол өөрчлөгч нар одоо жинхнээр нөгөө инфлюенсерүүд буюу нөлөөлөгчд юм байна. Ер нь тэгэл гэр ороод битүү ийм хөршийн холбоо болоод 10-аараа 5-аараа гудамжаараа нэгдээд нийлээд амьдрах хүчнээ сайжруулах хэрэгтэй бол гэдэг жишээ харагдаж байна тий. За баярлалаа.